Тэгвэл эрүүл мэндийн даатгалаас ямар тусламж авснаа ийм Монголыгаас харж лавлага авах боломжтой болсон байна. Ингэснээр эрүүл мэндийн сангийн санхүүжилтэд иргэн өөрөө хяналт тавьж, эмнэлгүүд хуурамч нэхэмжлэх илгээх зэрэг сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан зөрчил гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзлээ. Жишээлх юм бол одоо 2025 оны гүйцэтгэл дээр бид чи одоо энэ санхүүгийн хяналт сахилга батыг сайжруулаагүй байсансан бол бид 25 оны эцэст 520 тэрбум төгрөгийн өртөө гарах байлаа. 520 тэрбум төгрөгийн өртөө гарах байлаа. За дээрээс нь бид одоо 24 оны гүйцэтгэлээс 316 тэрбум төгрөгийн өрийг 25 оныхоо төсвөөс санхүүжилчихсан. Энэ хоёр нийлсэн бол одоо ингээд 800 давсан тэрбум буюу даатгалын самбаа дампуураад эрүүл мэндийн салбар илгээрээ хэвтэх ийм эрсдэлтэй байжээ. За ямар ч үсэн энийгээ ингээд засаад авлаа. Одоо иргэдийн хяналтанд оруулаад илүү бодиттой, илүү одоо давхар төлбөр авдаггүй байх, хуурамч нэхэмжлэг эрүүлэхгүй байх юм боломжийг бүрдүүлж байгаа. Архаг буюу одоо анхан шатаар эмчлүүлэх боломжтой, хөнгөлтэй эмээр эмчлүүлэх боломжтой энэ өвчлүүдээ бол архаг гэсэн юм 3 төрөлд бол хуван авч үздэг. Энэ хүрээндээ шалтгаалаад оншийн амралтаа бүлэг тус бүр дээрээ суур тариф бүртгэхийн жин гэж тооцдог. Энэ хүрээндээ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр баталсан тарифын хүрээндээ бол тухайн оншоор бол санхүүжилтийг олгодог гэж ойлгож байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны 2 дугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өртөг 156.2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүлсэн байна. Задаргааг авч үзвэл сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2 дугаар сарын 1 иргэний санхүүжилтийн 80% болох 29.4 тэрбум төгрөг, лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллагуудад 2 дугаар сарын урьдчилгаа санхүүжилтээр 78.6 тэрбум төгрөг, өмнөх оны өглөөс лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллагуудад 32.5 тэрбум төгрөг, за эмийн сангуудад өмнөх оны өглөөхт 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус олгосон байна.